зээлийн санж бай. Аль ч одоо тусгай сангууд бай. Сонгон шалгаруулад тухайн хүүхдийг энэ гадаадд суралцуулъя гэж сонгон шалгаруулалтанд тэнцлээ болвол тэр ирсэн мэдээллийнхэн дагуу яам нь хүлээж авна. Яамнаас нь сангийн яам руу явуулаад сангийн яам нь Монгол банкнд өгөөд банк нь гадаад руу гүйлгээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм тохиолдолд бол мэдээлэл устна гэсэн ойлголт бол байхгүй гэж үзэж байна. Одоо бодол та нар. Энд чинь зөвхөн нэг зүгээр нэг санхүүгийн ажилтан гадаад руу гүйлгээ хийж байгаа юм байхгүй. Гадаадын бүх гүйлгээг Монгол банкнаас одоо илгээдэг. Тийм учраас тэр илгээснийхэн дагуу тэр тухайн суралцагч хүүхэд чинь миний төлбөр төлөгцсөн гэж очиод тэр сургуультаа сурж байгаа шүү дээ. Тэр сургуулийн төлбөрийг чинь тэр хүүхэд өөрөө гараараа аваад очиод төлбөрөө төлөхгүй байж Монгол банкнаас эрхий нээгээд энэ тэтгэлэг тамрагдсан хүүхд юм а боловсролын яамд боловсролын зээлийн сан хянаж үзээд ингээд зөвшөөрсөн байна. Үүнийхэн дагуу гадаад гүйлгээ хийж гинэ гэдэг. Тэгэхээр энэ бол төдийлөн тийм устдах нөхцөл болцоо бол байхгүй. А боловсролын яам биднэрт мэдээлэл илгээхдээ биднэрт энэ одоо 8 оноос хойш мэдээлэл бүрэн бүтэн илгээсэн гэдгийг хэлэх ёстой. Та бүхэн ороо шалгаж болно. Ялангуяа одоо нийгмийн анхааралд байгаа одоо янз бүрийн одоо постууд ингээ явж штэ. Одоо хэвлэл мэдээллийн байгууллага. Тэр мэдээлүүд чинь үнэн зөв байна уу гэдэг дээр энэ хайлт руу ороод нэрээр нь, овгоор нь, онтоо, зориулттай нь одоо энэ хүн үргээ биелүүлж гэнэ үү, төснөө төлөөгүүдээр нь та бүхэн бас хяналтаа тавиад явах. Энэ дээр бүрэн болцоо байгаа. Бүр нээлттэйгээр. Тэгэхээр зөвхөн сэтгүүлчнэр гэлтгүү иргэд өөрсдөө энэ одоо мэдээлэл төр үнэлт төгөлт хийгээд яваач.